За бүгдээрэнд нэмэгчийн мэндийг хүргэе. Намайг Батуянга. Тэгээ өнөөдөр болохоор би та бүхэндээ эмэгцэгтэй амьдрах онлайн сургалтаа хүргэх гэж байна. Өмнө нь болохоор энэ сургалт маань төлбөртэйгээр явагддаг байсан. Харин одоо ерөн сүүлийн жилүүдэд би явуулахаа болцсон. Тэгээ тэгсэн чинь нөгөө цагаан сар төгөөр ч юм уу хүмүүс ингээл яг энэ сургалтыг чи авмаар байна. Та сургалтаа өгөөч гэдэг байгаа байхгүй. Тэгээ хуучин одоо бичлэгүүдээ бас ингээд шууд YouTube руу хийчихье гэсэн чинь юу яадаг юм бэ? Айгу чанаргүй байдаг юм байна л да. Нөгөө группээс авахар. Тэгээд YouTube дээр болохоор хамгийн гол нь би ингэж боддог байхгүй юу? Бичлэгүүдээ хийчих юм бол дараа нь яг энэ сэдвийн хүрээнд ч үгдгээ ингээд хооронд нь ингээд ангилчиж болдог. Тэгээд хизээж ороод утсан хүнд айгу ойлгомжтой байт юм болоо. Тэгээд дээрэс нь урт хугацааны бичлэгүүд одоо нэг хичээл чинь нэг хамгийн багтаал 10 минутаас дээш байгаа шүү дээ. Тэгэхээр иймэрхүү хугацааных байдаг учраас ер нь YouTube-ын зүгээр юм байна гэж сонгосон юм аа. Тэгээ одоо ингээ анхныхаа YouTube-ыг бас хийж эхэлж байна. Тэгэхээр энэ сургалтанд маань болохоор өмнө нь болохоор яаж явдаг гэсэн бэ гэхээр ахуй эмэгцэгс, дижитал эмэгцэгс, санхүүгийн эмэгцэгс, оюун санааны эмэгцэгс гэдэг дөрвөн модулаас бүрддэг байсан юм. Ер нь эмэгцэгс маань ийм дөрвөтэй байж ижил явагдана. Тэрнээс биш аль нэг нь жоохон доголдчих юм бол бас нөгөө хэдтэй нөлөөлөх гээд байдаг юм байна л да. Гэхдээ яг энэ уяндаа болохоор би зөвхөн одоо оюун санааны эмэгцэгс буюу одоо бясалгал 101 гэдэг бясалгалаа үргэлжлүүлэн авч яваад одоо тэр сургалтаа хийж байгаа. Бусад сургалтууд маань болохоор хийхэ болцсон. Гэхдээ тэр нь одоо хүртэл хэрэгтэй байгаа гэж байгаа учраас таны одоо юмныг сонсомоор байна гэсэн учраас тэдгэрийг болохоор би энэ дижитал эмэгцэгс оюун санааны эмэгцэгсээс бусдын YouTube хуудсандаа оруулчих гэж бодоод байгаа байхгүй. За тэгээд юуны өмнө одоо яг энэ ахуй эмэгцэгс гэдэг чи яг юунаас эхэлт юм бэ те? Бид нар болохоор ингээд угаасаа энэ эмэгцэгс гэдэг ойлголт бол монголчуудын те нүүдэлчин соёлын одоо нэг хэсэг нь ахгүй. Бид нар ч одоо юу гэх юм бэ? Нүүдэлчин хүмүүс чинь ингээд нүүх болгондоо нэг гэсэндээ те буураа сэлгэх болгондоо л нөгөө нэг хэрэгтэй хэрэггүй хог навшаа хийцдэг те илүү дутуу юмнаа яадаг. Тэгээд бүр ингээд хэрэглээ нь бүр ингээд хэрэгцээ хэрэглээ хоёр нь маш ойлгомжтой болсон те илүүдл ерөөсөө юм авах шаардлагагүй. Тэгээд тэрэндээ ингээд аягүй тэм сэтгэл хангалуун те нэг ингээд дутуу илүүч гэж бодохгүй. Тэгээд яг тэрэндээ ингээд амьдраад ирсэн хүмүүс. Гэтэл сүүлийн үед яаж юм тэгэхээр бид нар чинь нөгөө нэг суурин гэдэг нэг шинэ амьдралын маяг руу орж ирээд шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр яг нэг жоохон бид нэр одоо нэг мэдхгүй байх те чадахгүй байх те энэ суурин соёлд ингэж арай тасгүй байх. Тэгээ ер нь бол ингээд сүүлийн нэг хэдэн үе одоо зарим одоо улс орон ч юм уу айгүй хэдэн 100 мянган жилээр ингээд суурин соёл иргэншилд тассан байж хат бид нар ч одоо дөнгөж л одоо энэ дээр тасаж яваа хүмүүсийн нэг хэлбэр ахгүй юу. Тэгэхээр одоо энэ дээр ингэж тулгардаг асуудлууд яг өмнө бид нарт ингээд нүүдэлчин соёлынхаа хүрээнд бид нар тэр эмгэгцэгцийн асуудлыг бол өстой хамгийн төгстэй одоо дэлхий дээр байж болох одоо хамгийн гоёор ч юм уу те тэрийг бүгдийг одоо шийтчихсэн те Монголын уламжлалт ахуйда ер нь бол ингээ Монгол гэрийн бүтэц зохион байгуулалт те хин хаан байх уу те аав хүн хаан суухын зочин хүн хаан суухын за тэгвэл ээж нь хаан сууж аль хэсэг нь эмэгтэй суух аль хэсэг нь эрэгтэй суухын зочдын хэсэг нь айлын те аяр тав гэ бүх юм ингэж үнэхэрийн одоо нэг аюу тийм гоёлцсон байсан. Гэтэл одоо болохоор яг тэрийг бид нар шууд одоо ингээд өнөөдрийнхөө энэ суурин соёл иргэншилтэд авчрах гэхээр бас жоохон болохгүй байгаа шүү дээ. Жишээлх юм бол одоо манайд нэг зочин ирлээ гэхэд дээр үеиг шиг ингээ өөрийн гэсэн аяга те халбахтай байхгүй учраас би зочин ирж магадгүй гэд илүү тийм аяга халбах ч юм уу те тийм зүйл тавих шаардлагатай болж байгаа юм те. Гих мэтчлээ ингээд юмнууд нь өөрчлөгдөж байгаа учраас бид нар бас энэ шинээр сурж байгаа нэг сэдвгээл хүлээгээд авчвал зүгээр юм байлээ. Анх би гэрээ эцэгтэй болоод тэгээд нэг гэртээ болох тэгээд тогтчуулах энэ төр гэл явж байгаад ер нь бол нөгөө нэг ээж болсноосоо хойш яг жинхнээсээ гэрээ эцэгтэй болсон болов гэж боддог. Тэгээд хоёр охинтой болсон цагаас эхлээд яг үнэхээр нөгөө нэг ажилтай нэг айгүй нөгөө анд сурдаг гэрээ ажлаас айгүй хоол те нөгөө сургууль соёл гэж явцдаг байсан хүүхэд чинь нөгөө тооноос өөр юм боддгоо байсан хүн чинь нөгөө ингээ гэртээ суугаад ирэхээр хоёр жоохон охинтой те би чинь манай том хоёр ч айгүй ойрхон төрсэн байхгүй тэгээ айгүй тийм гэрийнхээ учрыг үнэхээр олдохгүй надаа айгүй тийм тэр нь айгүй хэцүү байдаг гэсэн байхгүй тэгээд тэр Мэри Кондогийн ном яг тухайн үед орчуулагч таарч байсан би 2017 он болов гэж бодож байна. Тэгээд тэр ном нь болохоор амьдралыг өөрчлөгч эмэгцэгч за түүний гайхамшигт ийж шийдгээд тэгээ ёстой жинхэнэ миний амьдрал нөгөө гайхамшигт ийж шийдээ үзүүлээд яг тэрний дагуу хийгээд би чинь тийм энэ байсан юм уу гэдэг тийм айгүй гоё тийм амар гоё мэдрэмж авсан байхгүй юу. Тэгээ тэрэндээ ингээ айгүй таашаалтай айгүй баярлаад тэгээ бусдад бас түгээгээд одоо KonMari метод Mongolia гэдэг яг тийм Facebook групп үүсгэжсэн. Тэгээ тэр групп маань болохоор яг нөгөө зохиогчийн эрхийн хүрээнд KonMari гэдэг үгийг ашиглаж болохгүй юм лээ. Тэгээд нэрэн солигдоод одоо та бүхэн бараг л мэдгэх тахтай эмэгцэгтэй амьдрах уу гэд одоо бас Монголын хамгийн томоохон группүүдийн нэг 360 гаруй мянган гишүүдтэй тийм групп одоо хүртэл байгаа. Одоо хүртэл би админ хийсээр яваа. Тэр энэ группт маань энэ группыг үүсгэж байгууллаа. Тэгээд тэрэн дээр ингээд эцэгтэй нартайгаа ингээд яг нөгөө асуудлуудаа хоорондоо ярилцаал тэгээд би инглээ би тэглээ энийг би ингэж шийдлээ чи яаж ингэж тэрийг ингээд ярьдаг аюу гой тийм орон зай үүсгэсэн байхгүй.
За тэгжээснаа тэгсэн чинь хүмүүс бас ингээд яг ингээд цогцсон ингээд системээр мэдлэг авмаар байна, мэдээлэл авмаар байна те. Ер нь нөгөө групп чинь бас нэг дутагдaltaй тал нь их юм бол мэдээлүүд нь ингээд дандаа доошо гүйцдэг те. Тэгэл орж ирсэн, шинээр орж ирсэн хүн болгонд ингээд нөгөө тайлбарлана гэж байхгүй те. Тэр систем нь өөрөө тийм хин хамгийн сүүлд гэдгээр ингээд явж идэг учраас одоо гişүүд нэмэгдэхийн тоолоор тэр айгуу тийм юуг болж ирээд тэгээд би бас өөрөө яг тэр Мэри Кондогийн өөрийнх нь тийм аль биесны тийм сургалт гэдэг юм байлээ. Нөгөө KonMari метод гэдэг тэгэнгүүтээ зөвхөн одоо тэрэнд суусан хүмүүс одоо Мэри Кондогийн бусдад заах те гэртэнд очиж зөвлөгөө өгөх тэр эрхийг олгодог тийм сургалтанд нь суугаад те тэрнийх нь аль биесны сертификатыг аваад тэгээ би тэрнээс хойш одоо эмгэгцтэй амьдрах уу гэдэг энэ онлайн сургалтаа явуулаад эхэлсэн. Хүлээ яг энэ Мэри Кондогийнхаа аргаар ерөнхийдөө ингээд сүүлийн одоо ингээд өдрөөс эхлээд эмхэл цэгцлэх их аяндаа гарцгаая. За миний хэлэх дуртай хамгийн гоё юу гэхээр эмх цэгцээр гэрээ чимцгээ гэдэг. Тэ энэ бол ингээд бидний нөгөө засвар хийх те их гоё үнэтэй тавилга авахаас илүү эмх цэгц бол гэрээ хамгийн том чимэг те хамгийн гоё зүйл байдаг шүү. Тэгэхээр энэ Мэри Кондо дээр тэгвэл яг юу гэж явдаг вэ те тэр одоо үндсэн системээр хэдүүлээ явчихаа тэгвэл айгүй хэлбэр штэ те. Тэр хамгийн түрүүнд бол цэвэрлэх цэгцлэх гэдэг чинь хоёр тустай асуудал шүү гэдгээс эхэлдэг байхгүй. Тэгэхээр цэвэрлэх цэгцлэх гэд бид нар болохоор энийг нөгөө адилхан гэж үзээд байдаг те ерөнхийдөө нэг цэвэрлэх цэгцлэх гэхээр нэг ингээл тус нь ялгаж ойлгохгүй шүү дээ те гэтэл Мэри Кондо дээр болохоор за энэ цэвэрлэх гэдэг нь нэг ажиллаа цэгцлэх гэдэг нь нэг ажиллаа цэвэрлэх гэдэг нь болохоор одоо махан биеэрээ хийдэг те одоо альва зүйлийг одоо угаах арчих те энэ зүйл бол махан биеэрийг наад цэгцлэх гэдэг бол оюун санааны шийдвэр байдаг те тэг буюу бид нар одоо цэгцлэн гэхээр гараасаа илүүтэйгээр толгоогоо их ажилуулдаг тийм ажил шүү гэж үздэг. За тийм ч учраас хэдүүлээ ер нь цэгцлэх ажлаа аль болох өглөө эрт хийвэл зүгээр. Яагаад тэгэхээр хүн ингээд тодорхой хэмжээний шийдвэрл гаргаж чаддаг юм байна л та. Одоо нэг олныг бол ингээд гаргаж чаддаггүй. Тийм те сайн муу сайхан муухай гэж байгаа юм шиг. Ер нь бол ингээд яг энийг дасгалжуулаад авах юм бол бид нар одоо их хэмжээний шийдвэрүүдийг гаргаж чадах чадвартай болтгол юм байна. Гэтэ яг нөгөө дасгалжуулаагүй энгийн байгаа энгийн одоо наачиг ч юм уу те хүмүүс ах юм бол шийдвэр гаргах чадвар нь арай бага байдаг. Тийм учраас бид нар нөгөө нэг цэгцлэх одоо үйл явц чинь энэ зүйлийг одоо тий авах уу хаях уу тий авч үлдэхгүй эсвэл ингээд энийг явуулах уу гэдэг тийм шийд гаргах учраас бид нар нөгөө нэг шийдвэр их гаргадаг. Тийм учраас энийг өглөө эрт хийх юм бол их зүгээр. Ер нь бол бид нарын нөгөө өдрийн шийдвэрээ дуусгахаас өмнө хийчих юм бол зүгээр байдаг байхгүй. Тэрнээс биш ингээд орой ингээд амар ядарсан одоо нөгөө баг бүх шийд нь ингээд гараад дууссан бүх одоо ингээд гадуур явж байхдаа тий бүх шийдвэрээ гаргаад дууссан байжсэн ингээд дахиад нэг баахан ингээд шийд юм гээд өгөх юм бол айгүй хэцүү даалгавар болчдөг учраас ер нь өглөө эрт хийх юм бол зүгээр байдаг. За дараагийнх нь их юм бол эхлээд хай дараа нь цэгцэл гэсэн дүрэн байдаг. Эхлээд хай гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэхээр бид нар хэрэгтэй хэрэггүй юм ямар ч байсан ялгах хэрэгтэй байхгүй. Бүх зүйлийг бид нар бас авч үлдэх хэрэгтэй биш. Яг нь нүүдэлчин байсан учраас бид нар чинь нүүх болгондоо л нөгөө нэг ачаа тавирыг хамгийн бага байхаар ингэж нөгөө нэг зохицуулаад тий. За яг ингийн биш. Одоо жишээлбэл онгоцоор нисдэг хүмүүс ч гэсэн нөгөө 23 кг-д айгүй багтаага сурцсан байдаг шүү дээ тий. Тэрт нь одоо илүү ачаа болгон чинь нөгөө мөнгөөр төлөгдөх. Монголоос ингээл гайгүй 100 200 мянга төлөө явсан чи өөр газар очиад 100 евро 100 доллар гэж 200 евро ч юм уу болчдөг. Тийм учраас бид нар ачаагаа хийгөө тааруулаад сурчдаг шиг нүүдэлчин ард түмэн болохоор нүүх болгондоо ингээд тэрийг хийчдэг гэсэн учраас биднэрт нэг тийм хийгээд байх соёл одоо юу гэдэг соёл гэхээсээ илүү тийм дадалгүй үлдсэн байж магадгүй. Тэгээд яг нөгөө нүүх болохоороо л гэд хэр чин одоо ч нэг тийм байн гулрал болгон нүүхгүй байгаа учраас тэн дээр ингээд харагдаагүй ингээд хэрэгцээгүй эд зүйлсүүд овоорцсон байж байгаа байхгүй. Тийм учраас тэр зүйлүүдээ эхлээ заавал явуулна. Тэгээд үлдсэн зүйлүүдээ харин хэрхэн зэгцлэх талаар бас дахиад ярилцгаа. Тэрийгэл бид нар харин яаж байршуулвал илүү хэлбэр байх вэ гэдэг нь дараагийн түвшний асуудал. Хүмүүс болохоор ерөөсөө тэр нөгөө хэрэггүй юмнуудаа хаяггүйгээр заавал ингээд нөгөө бүх юмнуудаа байгаа юм ингээ юмдаа хийх гээд багтаах гэж үзээд байдаг. Тэгэхээр бас нөгөө багтахгүй байхын зовлон байна. Нөгөө төгөөр бид нар бас дахиад нэг асуудал гардаг нь юу вэ гэхээр тэрийг нөгөө эмхэл зэгцэлтэйг одоо тийм сав суулганд найдах гэдэг байхгүй. Одоо яг тэрнтэй холбоотой ингээ бизнесээс айгүйх ингээ цэцгэлдэг шүү дээ тий. Одоо ингээл энийг ингээд эмхтгэцгүй байна. Одоо ийм сав авчих юм шургуулга авчих юм авчих гэд. Тэгээд би ч гэсэн өөрөө анх тэгжсэн байхгүй анх ингээ байгаа юм багтаагаа болохгүй болонгууд нь тийм сав суулганууд л авах юм байна гэж бодоол одоо нэг юу гэдэг нь инстаграмын хүмүүсийг хараад ч юм уу тий энэ өстө гоё ингээ сав тий шилэн сав мав ингээ гоё савнууд л аваад ах юм бол болох юм байна гэдгийг гэж ойлгоод байгаа байхгүй. Гэтэл яг үүндээ тэр чинь тийм биш шүү дээ.
бид нар чинь ингээл янз янзын тэрнээсээ илүүтэйгээр тэр доторхтой агуулах юм нь яг үнэхээр хэрэгцээтэй зөв цөөн юм байх юм бол тэр их олон тийм савны хэрэг байхгүй. Миний хайжгаснаар маш олон хүмүүс болохоор тэр сав суулгах нь өөрөө буцаагаад бага эмхэл цэгцлэх багаж тоног төхөөрөмжүүд авчдаг. Тэр нь өөрөө буцаагаад өөрт нь ингээ ачаа болцсон тохиолдлууд байгаад байдаг байхгүй. Тэгэхээр тийм бити байгаарай. За дараа нь гэх юм бол эхлээд хаяг гэсэн шүү дээ тий. Гэтэ хаях дээрээ бас ерөөсө 100% төвлөрч хизэж болохгүй. Тэр хүмүүс ингээд нөгөө хайн гэр хаях гоё гэдэг байхгүй. Эхлээд ерөнхийдөө ингээ юмыг хайж сурна гэдэг бид нар ч ингээд юм хайхгүй. Би бол тийм байсан байхгүй. Юм хайж чаддгүй байжгаад ингээ хаяад ирэхээр гоё чимчиг санагдаал ингээл хөнгөрөөл байгаа юм шиг хоосрол байгаа юм санагдал улам хоосон болох гад. Тэгээд тэр хаяалах юм бол яг үхээр бидний бүх анхаарал зөвхөн хогон дээр анхаарал хаана энерги тэнд байдаг шүү дээ тий. Тэнгүүд бүх анхаарал чинь хогон дээр төвлөрчихөж байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээл энийгээ хайчгаасан тэрийгээ хайчгаасан гэхээр бид нар нэг ёсондоо тийм амар тайван тийм хайтайхан амьдрал гэхээс илүүтэйгээр хогон донд амьдраад эхэлдэг байхгүй. Энэ ч хог байсан байх, тэр ч хог байсан байх. Энэ хогийг чаяа, тэр хогийг чаяа гэл тий. Бага бүх юмаа ингээ хог гэж хандаад байдаг. Энэ бас жоохон буруу. Тэр ерөөсөө ингээд нөгөө нэг юугүй те айл нэг рүү ингэж нэг хитрхи их орохгүйгээр яг тийм голоо барьж явах нь л айгуу чухал. Тэр эхлээд хаян тэгээд хаяад үлдсэн зүйлээ ингээд гоё те үлдчихэж байгаа зүйлээ харин ингээ хамгаалаад хайрлаад арчлаад авч явахыг хэлээд байгаа байхгүй. Үүний дараа гэх юм бол Marie Kondo дээр болохоор байршлаар нь биш одоо төрлөөр нь гэсэн нэг тийм дүрэн байдаг. За байршлаар нь гэдэг нь одоо юу гэсэн үг юм бэ гэх юм бол бид нэр жишээл унтлахын өрөө тий зочны өрөө галт тогоо гэдэг одоо хүүхдийн өрөө ч гэх юм уу иймэрхүү байдлаар байршлаар нь зэгцэлдэг. Marie Kondo-гийн ялгаа нь болохоор ерөөсөө байршлаар биш ээ. Ерөөсөө л ингээ эд зүйлээр нь зэгцэл. Яагаад гэх юм бол бид нар нөгөө нэг аливаа зүйл хэр их байгааг тий одоо жишээд хувцс гэж бодъё заяа. Хувцс гэдэг одоо хамгийн ихний англи нь хувцс байдаг байхгүй. Тэгэхээр хувцсан дээр хувцс зөвхөн унтлагын өрөөний шүүгэнд байдаг байхгүй юу. За жишээлбэл одоо тагтан дээр байж байгаа тий одоо улирлан дууссан хувцс жанга гадаад тагтан дээр ч юм уу тий юунд байж байгаа. За эсвэл байх юм бол үүдний шүүгэнд ч байж идэх ч юм уу тий иймэрхүү байдлаар хаасаагүй бэжж болдог учраас хэдүүлээ зөвхөн одоо энэ л гэсэн тэгэхээр нөгөө нэг хувцсаа яг бид нэр бүтнээр нь харж чаддгүй. Тэгээ бүтнээр нь харж чадахгүй байгаа учраас хэр их юм байгаагаа бас өөрөө мэдэхгүй. Тэгээ мэдэхгүй байгаа учраас зарим тохиолдолд нэг цагаан цамцаа хөдөлгөж зүгээр ах та гэж бодвол нөгөө нэг тагтан дээр гаргасан хувцснасаа нэг хоёрыг авчулдаал энд шүүгэнд хувцснасаа хоёрыг авчулдаж тиймэрхүү асуудлууд гараад идэх байхгүй. Тийм учраас ерөөсөө ингээ байршлаар нь биш төрөл эд зүйлсээр нь ангилдаг. За тэгээд төрөл зүйлийн ангил нь яаж авдаг гэх юм бол хамгийн ихэнд хувцс гэдэг. За яагаад гэх юм бол хүн өөрийнхөө биедээ өмсдөг учраас хувцсыг мэдрэхэд хамгийн хэлбэр байдаг гэж үздэг. За хоёр дахь нь гэх юм бол ном, гурав дахь нь бичиг цаас, дөрөвт нь жижиг хэрэгсэл, тав дахь нь гэх юм бол дурсамжт эд зүйл. За тэгэхээр эд зүйл гэдэг маань өөрөө янз янз байдаг байх нь л дээ. Бүх зүйл эд зүйл шиг өөр байдаг. За жишээлх юм бол зарим нэг зүйл одоо жишээлбэл дурсамжт эд зүйл ягаад хамгийн сүлд байдаг вэ гэх юм бол яг тэр дурсамжтай тий нэг одоо ганцхан ширхэг нэг зураг мөртлөө тий магадгүй би тэрийг хараад тэр зургийг хараад яг тэр үеэ бодоо тэрнийхээ юмнуудыг ингээ бодоод авах юм бол тэрэн дээр би 10-20 минут ч юм уу те болох магадaltaй байхгүй. Тийм учраас дурсамжт хийзүүлэг дандаа хамгийн сүлдэнд хийдэг. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө дурсамжт хийзүүл тийм том овортой байдгүй жижигхэн байгаад байдаг учраас тэр жижиг зүйлүүдээ сүүлд нь хийчих юм бол угаасаа гэрч нь аягүй гой зэгцтэй болсон учраас тэрийг чи ихэр ч удаа хийсэн байж болно шүү дээ те. Тиймэрхүү байдлаар явдаг. Тэгээд үүний дараа гэх юм бол ингээ зэгцэл дуусны дараа ер нь хадгалах эд зүйлсийг хэрхэн байршуулах вэ гэдэг дээр байдаг. Ер нь хамгийн ихэнд бол ихвэж болох бүх зүйлийг ихвдэг. Тэгээ Marie Kondo-гийн өөрийнх нь ихвэлтийн техникэд тусдаа техник гэдэг энийг хэдүүлээ явандаа үзнэ. За үүний дараа гэх юм бол аливаа зүйлийг бас босоогоор нь хадгалахыг эрмэлздэг. Одоо юу гэдэг нь номыг жишээлбэл бид нар хэвтэйгэн дээр нь давхарлаж хадгалдаг шүү дээ тий. Тэрийг тэхгүйгээр босоогоор нь хадгал. Яагаад гэх юм бол бид нар ингээд дээрээс нь давхарлсан байх юм бол тэрийг ингээд нэгийг авахтаа нөгөөтгөө нураачаад байдаг учраас бусдад одоо эд зүйл маань өөрийн гэсэн байрандаа байж та бусдад түүх учруулахгүй байх юм бол дараа нөгөө зэгцтэй байх байдал маань айгүй. Үүний дараа гэх юм бол юу яддаг вэ гэхээр за эд зүйл болгон өөрийн гэсэн гэр оронтой болгоно гэж үздэг. Тэгэхээр яагаад юм зэгцэхгүй болоод байна тий? Яагаад гэр чин зэгцэхгүй байгаад байна? Яагаад ажил чин зэгцэхгүй байгаад байна? Яагаад тэр байдал чин зэгцэхгүй байгаад байна гэх юм бол тэрэн дээр тэр эд зүйл өөрийн гэсэн орон гэр байхгүй гэсэн үг байхгүй юу? Яг нөгөө одоо танай гэр бүлийн чи орон гэр нь ингээд өөрийн гэсэн тий түрээсийн ч нөө ямарч байсан нэг өөрийн эзэмшлийн ч байна уу тий тэр гэр орон байгаа штэ тий тэрэн шиг альва эд зүйл бүхэн тий нэг балч байна уу нэг харандаач байна уу эсвэл нэг юу ч ном ч байна уу бүгд өөрийн гэсэн тийм байршилтай өөрийн гэсэн тийм байр ёстой байртай орон гэртэй байх юм бол гэр орон маань одоо их зэгцтэй байдаг байх нэ гэж
явдаг. За ингээд хэдүүлээ болохоор нөгөө нэг дараагийнхаа хичээлүүдээр ингээ үргэлжлүүлээд үзцгээе. За энэ хүртэл анхаарал тавьсан баярлалаа. Тэгээд нэрээ бид нөө YouTube-та бас subscribe дараарай. Тэгэх юм бол одоо дараагийнхаа хичээл нь тань дээр маш хурдан хүрнэ тий. Мөн энэ ахуй эмх зэгцээс гадна бас дараагийн дижитал эмх зэгц, санхүүгийн эмх зэгц гэдэг модулууд маань яваад ороод ах юм шүү. За баярлалаа.